Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ мэдээлэл зүйн хичээлийн 10 дугаар ангийн амралтын гэрийн даалгавар хэрхэн хийх талаар зөвлөмж хүргэж байна. За мэдээлэл зүйн хичээлээр 1-р үйлрэл дараах 3 бүлэг сэдвийг хамааруулж хичээл орсон. За мэдээлэл харилцаа холбооны технологи, багц мэдээлэл, мултимедиа технологи гэсэн сэдвүүдээр орсон. За амралтын гэрийн даалгавар ерөнхий 2 хэсгээс бүрдэн. Хэлээ хичээлийн тэмдэглэлээ үзээд бичнэ. За Move Maker програмыг ашиглан нэг бүтээл хийж багштай илгээнэ. За Move Maker програм нь жижиг хэмжээний видео бэлтгэх авсаархан програм юм. Энэхүү програм нь видео бичлэг, зураг, дуу зэргийг эвлүүлж хөдөлгөөнд дүрстэй дуу тайлбартай сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад тохиромжтой програм юм. Хэрэглэхэд хялбар ойлгомжтой, татсан видео, зураг, аудио зэрэг нэгтгэн өөрийн хүссэн жижиг хэмжээний кино бэлтгэж болно. За мөн Move Maker програм дээр дуртай зургаа, дуу бичлэгээ хийж болдог нь онцлогтой юм. За уг програмыг та бүхэн өөрсдийнхөө компьютер дээр татаж суулгасан байгаа. Тийм болохоор энэ програмыг ашиглан бүтээл хийгээрэй. За энэ програмын ерөнхий бүтэц бол ингэж харагдаж байна. За ер нь бол хэрэглэхэд маш хялбар. За ингээд та бүхэн харж байна. За хэрэгслийн мөрнүүдийн тайлбаруудыг та бүхэндээ дахин нэг сануулъя. За дэлгэцнээс та бүхэн тодорхой сайн хараарай. За веб цэсний хэрэглүүрүүд. За эд цэсний хэрэглүүр. За энэ дээр нэг анхааруулах зүйл нь энэ цэсний зөвхөн бичлэг оруулсан тохиолдолд гарч ирдэг нэмэлт цэс байгаа юм. За формат цэсний хэрэглүүрүүд нь киноны нэр болон авторыг оруулахдаа энэ цэсийг ашигладаг. Даалгаврыг та бүхэндээ илгээсэн байгаа. За тэн дээр тухайн сэдвийг хэрхэн хийх талаар зөвлөмж заавар давхар хүрсэн байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.